За одоо Y-шийн мянган бодлогынхоо донд байгаа ер нь параметрлэр өгсөн функц уламжлал 70 функцээр өгсөн функц уламжлал 70 функцийн өгсөн цэг дээрх уламжлал мөн энэ цэгүүдэд цэцэн шүрхэгч ба нормал шулууны бодлогуудыг яаж бодох талаар тайлбарлаж өгье. За 81 нь болохоор за би нэг өөрөө зүгээр дугаарлцъя. Ингээд y тэнцүү тэгээс хамаарсан x хоёулаа тэгээс хамаарсан параметрлэр өгсөн функцийн уламжлалыг олоорой гэж байна. Тэгэхээр бүгд уламжлал олно гэхээр чинь y-гээсээ x-ээр авсан уламжлал болох ч шүү дээ, тий. Гэтэл манай y-ээс 2 маань хоёулаа тэгээс хамаарсан байна. За тэгвэл одоо би энэ ингээд бичил та. d-ийг хуваахан dt. За хуваахан dx-ийг хуваахан dt. За тэгэхээр ингээд харахаар юу гэж харагдаж байгаа гэхээр бүгдээрээ энэ хоёр маань хураагдчих штэ. Тэгээ буцааг нь гарч байгааз. Тэгэхээр энэ маань одоо юу гэсэн үг гэсэн чинь y функцээсээ t-гээр авсан уламжлал гэсэн үг те. Энэ болохоор x-ээсээ t-гээр авсан уламжлал. За тэгэхээр бүгдээрээ энэ параметр хэлбэрээр өгсөн функцийн уламжлалыг олохдоо y-гээс t-гээр авсан уламжлалыг хуваах нь x-ээсээ t-гээр авсан уламжлалд хуваачдаг юм байна штэ. За тэгэхээр манай y-ээр энэ бол t-гээс хамаарсан байна. За одоо эндээс уламжлал авахаар 6t квадратаас нь 2t. t-гээр нь t-ийг хувьсгч авч байгаа гэсэн үг тий. За эндээс уламжлал авахаар 2t нэмэх нь 0. За дээрээс бүгд 2t-ийг хаалтаас гаргачихаар 3t хасах нь 1 хуваах нь 2t. Тэгэхээр 2t-нүүд нь устдаад 3t хасах нь 1. За хариу нь байх нэ. За дараахан дахиад адилхан байх нь шүү дээ. Y-гээс x-ээр авсан уламжлалыг аваа гэхээр бүгдээрээ y-гээс нь t-гээр уламжлал аваад хуваах нь x-ээс нь t-гээр авсан уламжлалд хуваачих нь байна. Тэгэхээр ер нь бол эндээс энэ хураагдаа буцаа өөр гарч байгаа гэсэн үг байгааз. За тэгэхээр ихний дээдлээ юу гэж ойлгож байгаа гэхээр бүгдээрээ уламжлал авна гэхдээ t-гээр доороосоо x-ээс уламжлал авахдаа t-гээр. За тэгэхээр одоо эндээс t-гээр уламжлал авахаар 6t квадрат нэмэх нь 1 хуваах нь эндээс уламжлал авахаар 6t. За хариу нь байх нэ. За 83. За энэ бас муу адилхан гэсэн үг тий. Уламжлалыг олох хэрэг y-гээс x-ээр авсан уламжлалыг олох гэсэн чинь одоо бүгд ингээд энэ функц уламжлал авах гэхээр y-гээсээ t-гээр уламжлал аваад хуваах нь x-ээсээ t-гээр авсан уламжлалтаа хуваачдаг юм байна. Буюу эндээсээ бүгдээрээ уламжлал авна гэхдээ t хувьсгчаар x-ээс уламжлал авна гэхдээ t-ийн хувьсгчаар. За одоо бүгдээ эндээс уламжлал авна. За эндээс уламжлал авахаар t-гээс хасах нь 1-ийг хуваах нь t-гээ би t-гийн хасах нь гэж тавьчих ингэж жагаад уламжлал авнаа. x-ээс болохоор x нь t дээр нэмэх 1-ийг хуваах нь t-гээ t-гийн хасах нь байгааг автчих. За тэгэхээр t-гээс уламжлал авах чинь 1 болно. Хасах нь эндээс уламжлал авахаар бүгдээрээ хасах нэг урагшаа гараад тэгээд зэрэгээс нь 1-ийг хасчих. Хуваах нь t-гээс уламжлал авахаар 1. За хасахны зэрэг нь урагшаа гараад зэрэгээс нь 1-ийг хасчихнаа. За одоо жоох эмхтгчийн 1 дээр нэмэх нь t-гийн хас 2 зэрэгт энэ маань 1-ээс нь t-гийн хас 2 зэрэгт. Өөрөлд 1 дээр нэмэх нь 1-ийг хуваах нь t-гийн квадрат гэсэн үг. 1 дээр нэмэх нь 1-ийг хуваах нь t-гийн квадрат гэсэн үг. За энд t квадратаар ижил 2 өглөө. Тэгэхээр t квадрат дээр нэмэх нь 1-ийг хуваах нь t квадрат. Хуваах нь энэ t квадратаар ижил 2 өгөхөөр t квадратаар нэмэх нь 1-ийг хуваах нь t-гийн квадрат. За энэ хурагт чинь энэ хасахтай байгаа шүү нэрээ хасахтай. Тэгэхээр хүртүр дээр нь t квадратаар нэмэх нь 1 хуваар дор нь t квадратаас гарах нэ. За 84 бас яг адилхан тий. За энэ уламжлалыг олоо параметртэй функц уламжлалыг олно гэхээр бүгдээрээ y-гээс нь t-гээр уламжлал аваад хуваах нь x-ээсээ t-гээр уламжлал авах юм байна. Энэ бол энэ уламжлал x-ээ t-гээр авах юм байна. За одоо эндээс уламжлал авахар чинь 2t-гээс хасах нь 2 хуваах нь 4 болчих юм байна. За 2-ыг гаргаад хураачаар t-гээс 1-ийг хуваах нь 2. За 85-аас болохоор 70 функц. 70 хэлбэрээр өгсөн гэдэг чинь үхээр би эндээс y-гээ x-ээр ингээд илэрхийлэх жоохон төвхтэй байгааз y нь өөрөө цаанаа x-ээс хамаарсан функц байгаа шүү. Тэгэхээр миний ойлгож байгаа юм болохоор эндээсээ
авсан уламжлалыг олох гэж байгаа. Тэгэхээр эндээс y-ийг олоход ингээд төвхтэй гоц. Тэгэхээр бүгдээр шууд байгаа чигээр нь уламжлал авчих. За одоо эндээс уламжлал авна. Өрбөл бүгдээрээ эндээсээ уламжлал авна. Нэмэх нь y-ийн 4 зэрэгтээсээ уламжлал авна. За 5 чин тогтмол 5 чинтийг болчихно. За энийг бүгдээр үржүүрийн уламжлал авнаа. Тэгэхээр 3x-ээс уламжлал авч y-ээр үржүүлээд нэмэх нь y-гээсээ уламжлал авч 3x-ээр үржүүлээд нэмэх нь за энэ маань 4 зэрэгтэй учраас 4-ийг урагшаа гаргаж зэргээс нь ясаад тэгэхээр зэргийн уламжлал аваад дараа нь y нь өөрөө x-ээс хамаарсан. Гэхдээ би ямар функц авах мэдэхгүй байгаа шүү дээ, тий. Тэгэхээр y-гээсээ уламжлал аваад гэж бичнэ. Энэ маань давхар функц шүү. Ингээд эхлээд 4 зэрэгтээс авсан. Дараа нь тодорхойлын y-ээс нь уламжлал авсан. Y маань цаанаа x-ээс хамаарсан функц байгаа, тий. За 3x-ээс уламжлахаар 3 болоод үрчиг нь y. Тэгээд y-ийн уламжлалыг үрчиг нь 3x нэмэх нь 4 y-ийн кубыг үрчиг нь y-ийн уламжлал. Бүгдээрээ эндээс тэгээд юу болох гэж гэсэн чинь y-ийн уламжлалыг олох гэж байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс y-ийн уламжлалыг хаалтнаас гаргахаар 3x-тэй нэмэх нь 4 y-ийн куб, 3 y-гээ тэнцвэрийн хойш гаргахаар хасах нь 3 y. За одоо эндээс бүгдээрээ y-ийн уламжлалыг олохоор хасах 3 y-ийг хуваах нь 3x-тэй нэмэх нь 4 y куб гээд ингээд 70 функцийн уламжлалыг олчлоо гэсэн үг. Бол y-ийн уламжлал нь x хэрэг хоёулангаар илэрхийлэгдсэн байгаа шүү. За энд мөн адилхан. За хоёр талаас нь болохоор энэ бол үржүүр уламжлал авах нь шүү дээ. Тэгэхээр x квадратаас уламжлал авч y-ээр үржүүлээд нэмэг нь y-гээсээ уламжлал авч x квадратаар үржүүлээд y куб гэхээр эхлээд зэргийн уламжлал авна 3-ыг урагшаа гараад зэргээс нь ясаад дараа нь y-гээсээ уламжлал авна. 4 уламжлал тэг. За тэгэхээр x квадрат маань 2x энд байгаа y гэдэг ч юм уу өөрөө цаанаа ингээд x-ээс хамаарсан функц байгаа шүү, тий. Энэ уламжлал гэдэг маань y функцийг x-ээр авсан уламжлал гэсэн үг. За би ингэж бичээтгэе. Энэ маань 3y өрбөд x-ээс хамаарсан функцийн квадрат үрчиг нь энэ y функцийн уламжлал. Y нь өөрөө цаанаа x-ээс хамаарсан шүү дээ, тий. Эндээс y-ийг болоход жоохон төвхтэй гоц. За одоо эндээс би y-ийн уламжлалыг олох гэж байгаа учраас y-ийн уламжлалыг хаалтнаас гаргадлаа. Тэгэхээр энэ маань x квадратыг нэмэх нь 3y квадрат тэгээд тэнцүү нөгөө тишээ гарахаар хасах 2x-ийг үрчиг нь ингээ y функц маань. За одоо эндээс y функцийн уламжлалыг олох гэж байгаа учраас хасах 2x-ийг үрчиг нь y нь өөр x-ээс хамаарсан, тий. Өөрөөр f от x гэж бичдэг шиг бичиж байгаа шүү. Нэмэх нь хуваах нь x квадратыг хуваах нь ингэж байх нэ. За өөрөөр y мөн цаанаасаа x-ээс хамаарсан гэдэг ингэж тавиад байгаа. Ер нь бол ингэж бичиж байгаа гэсэн шүү. Хас 2x-ийг үрчиг нь y хуваах нь x квадратыг нэмэх нь 3y квадрат байгаа. Өөрөөр y маань одоо f от x гэдэг шиг y от x гэсэн үг, тий. Y нь цаанаа x-ээс хамаарсан функц. За 87. За мөн эндээс бол бүгдээ y-ийг нь олж чадна л та, тий. За тэгэхдээ одоо эндээс бүгдээрээ юу ач 70 функц уламжлалаар авч үржүүрийг авахаар x-ийн уламжлалыг авч y-ээр үржүүлээд y-ийн уламжлалыг авч x-ээр үржүүлээд нэмэх нь x-ийн уламжлал бол 1 y мөн өөрөө цаанаас x-ээс хамаарсан чинь би y-ийн уламжлалыг л тавьчихна. За ингээ x-ийн уламжлалыг болчихно. Үржих нь y. За ингээд нэмэх нэг нь шаргачнаа хасах нэг болоод тэгээд y-ийн уламжлал энийг нөгөө тийш гарчих хасах нь y-ийн уламжлалыг үржих нь x. Тэгэхээр энэ маань y-ээс ханаг тэнцүү y-ийн уламжлалыг болохоор 1-ээс ханаг гэстэй. За тэгэхээр манай y функцийн уламжлал y-ээс ханыг хуваах нь 1-ээс ханаг гэж харна шүү дээ. За тэгэхээр энийг би яг энд y-ийг нь олох боломжтой учраас нэг юм харуулъя, тий. Энд. За одоо эндээс бүгд y-ийг олж болно шүү дээ. x y хасах нь y гэдэг x хаашаа гаргалаа. Y-ийг хаалнаас харахаар чи x-ээс ханаг тэнцүү x. Тэгэхээр манай y функц маань өөрөө цаанаа x-ийг хуваах нь x цанад функц авах юм шүү дээ. За одоо бүгд энд шалгаж үзье, тий. За яг ийм байх үед бүгд y-ийн уламжлалыг авъя л да. Чи ногдор уламжлал, тий. Тэгэхээр x-ийн уламжлалыг x-ээс ханыг үржүүлээд хасах нь x-ээс ханыгийн уламжлалыг x-ээр үржүүлээд хуваах нь хуваарийнх нь квадрат. Тэгэхээр x-ийн уламжлал 1 хасах нь x-ийн уламжлал 1 1-ийн уламжлал тэг. Хуваах нь x-ээс ханыгийн квадрат. Тэгэхээр энийг эмгэтгэхээр x нь хасах x-тэй устдаад хасах 1-ийг хуваах нь энэ гарч байгаа юм биш үү?
За одоо бүгд энийг хэлбэрч үзүүлье. Y уламжлалыг бисээ Y-гээс хамаараад ингээд олцсон ба штэ тий. За одоо гэсний би Y-гийн энэ дээр олсноо орлуулъя л да. Y гэдэг бол бүгд эндээс харуул ингээд олцсон байна. Хасах нэгийг хуваах нэгээс хан x. За нэг эмхтгэж үзүүлье бүгдээ. За энд ижил хуваар өглөө. Тэгэхээр x-с хасах нь x нэмэх нь 1. Хуваах нь энэ x-с ханыг маань доороо орж үржигдээд x-с ханыгийг үржих нь нэгээс хан x. Хүртүүдээр энэ хоёр устдаад нэгийг хуваах нь за энд x-с ханыг одоо энд байгаа нь нэгээс хан x байгааз би эндээс хасах тэмдэг гаргачих. Тэгвэл энэ маань x-с ханыг болж байна. За тэгээд харсан чинь энэ хоёр адилхан боостой тий. За тэгэхээр 70 функцээр одоо y-ийн x-ээр илэрхийлэх боломжгүй бол бүгдээрээ энэ аргаар ингэ олж болох нь байна. А боломжтой бол эмхэтгээд ингэж олж болох нь шүү дээ. За одоо тэгвэл эндээс за 70 функц уламжлах учраас бүгдээ яг заавал y-ийг эндээс олоход төвөгтэй байгаа y-ийг тэр олох шаардлагагүй шууд уламжлал авчи. За y-ийг y-гээс уламжлах чинь y-ийг чинь өөрөө гарна. Тэгээ давхар функц чинь y-гээс нь уламжлах авнаа. Энэ бол үржүүрийг тэгэхээр x-ээс уламжлал авч y-ээр үржүүлээд y-ээр уламжлал авч x-ээр үржүүлээд за 10 уламжлалт ик. За одоо эндээс би y-ийн уламжлал болох гэдэг шүү. Тэгэхээр y-ийг үржих нь y-ийн уламжлал, нэмэх нь x-ийн уламжлал нэг гарчнаа. Нэмэх нь y-ийн уламжлалыг үржих нь x тэнцүүд ик. За одоо эндээс би y-ийн уламжлал олох гэж байгаа учраас энэ хоёроосоо ерөнхийдөө хаалтнаас харахаар y-ийн дээр нэмэх нь x болоод нэмэх y-ийг хойш гаргачих. Эндээс би одоо y-ийн уламжлалыг олохоор хасах y-ийг хуваах нь y-ийн дээр нэмэх нь x гээд ингээ гарч ирнэ. За 23 болохоор 70 функцийн өгсөн цэг дээрх уламжлалыг олгож байгаа. Тэгэхээр энэ функцийн энэ цэг дээрх уламжлалыг олох юм байна. Тэгээ би далимдуулаад бас нөгөө шүргэгчтгэл бас бичүүлсэн тий. Өөрөвл энэ маань тойрогчтой тэгдэг цэгвэртэй 4 радиустай тойргийн энэ цэг татсан шүргэгчлэлийг бичнэ гэж байна. За тэгэхээр энэ болохоор нөгөө энэ цэг дээрх уламжлал гэхээр хараа. За энийг би нэг засаж тавиадах. Энэ яг функц дээрх цэг биш байна. За тэгэхээр би энэ чи юу гэдэг нэг за нэг цэгийг 2 гэж авал энэ маань 2-ын квадрат 4 болчих штэ. Нөгөө тишээ харахаар 12 буюу ингэж хасан зураг юм байна. 2 язгуур 3 ба 2 гэд өрчлөлөө шүү зэ. За тэгвэл өөрөвл энэ маань яг энэ функц дээрээ байгаа. Өөрөвл нэг юм тэгдэг цэгтөвтэй 4 радиустай тойрог байгааз тэр тойрог дээр байгаа цэг гэсэн үг. Тэгэхээр тухайн цэг дээрх бүгдээрээ уламжлалыг олох гэж байгаа. Дээр нэмээд би нэг мөсөн шургуулсан бичиж авч. Тэгвэл яг морь дээр орших зүгээр тий. За одоо эндээсээ уламжлал авнаа. Тэгэхээр x квадратч 2x болоод y квадрат маань эхлээд зэргийн уламжлал аваад тэгээ y-гээс уламжлал авчихна 16 маань тэг болчихно. За одоо бүгдээ орлуулна шүү дээ. Нэг x-ийн оронд 2 язгуур 3-ыг тавиад өрчих нь y-ийнхээ оронд бүгдээ юу тавих гэж 2-ыг тавиад нэгрийн уламжлалтаа x-ийн оронд бүгдээрээ 2 язгуур 3-ыг тавьж байгаа шүү дээ. Тэнцүүдик. За тэгэхээр одоо би ер нь энийг олох гэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 4-ийг өрчих нь y-ийн уламжлал. За тэр уламжлал авсныхаа x-ийн энийг тавьсан гэсэн үг. За нэг нөгөө тишээ харахаар хасах 4 язгуур 3. За эндээс тэгэхээр би 2 язгуур 3 цэг дээрх уламжлалыг олно гэхээр 4 туалаа хасах язгуур 3. За ер нь бол зөв хариу нь энэ. Гэтэ би нэг мөсөн шүргч улам бичээ тий. Ягдвал тухайн цэг дээрх уламжлалыг олно гэхээр энэ бол манай шулууны налалт гэсэн үг. За тэгээ ямар цэг татсан гэж чи бүгдээрээ 2 язгуур 3 ба 2 гэсэн одоо энэ цэг татсан энэ шүргүүчлэлийг бичих байгаа тий. Тэгэхээр y-гээс нь энэ цэгийнхаа y-ийг хасаад x-с нь уг цэгийнхаа x координатаа хаслаа. Тэгээ манай налалт нь хасах язгуур 3 гээд шүргүүчлэлнаа ингэ бичих болно шүү тий. Энэ тэгэхээр y тэнцүү хасах язгуур 3 x дээр хасах нэмэх 2-ыг хүчин язгуур 3-ыг язгуур 3-аар 3 боллоо. Нэмэх нь 2. Тэгэхээр энэ маань хасах язгуур 3x дээр нэмэх нь 8 гээд шүргчлүүн нь энэ болж байгаа юм шүү дээ. За дараа нь эрийг тэгвэл мөн энэ тойргийн энэ цэг дээрх уламжлалыг олоод тухайн цэг дээрх би одоо энэ шүргч нар бол хоёулын ирчиж. Энэ 3 4 маань энэ тойргийн яг цэг мөн байгааз орлуулахад 3-ын квадрат 9 дээр 4-ийн квадрат 16 гарыг 25.
Тэгэхээр энэ цэгт дээрх би шүргэгч чулуун ба нормал чулуун хоёулаа ингэж бичиж. За одоо уламжлал авнаа. Тэгэхээр 2x y квадрат тэгэхээр 2-ыг үржих нь y тэгээд y-гээсээ уламжлал авчих. 25 уламжлалт хийг. За одоо энэ цэгийг орлуулна. Тэгэхээр бүгдийг нь 2 хуваачи бүгдээрээ. За 2 хуваачи энэ чинь y уламжлал цаанаас x-ээс хамаарсан гэсэн үг байгаа шүү дээ тий. За одоо орлуулнаа. Манай x нь хэд вүлээ гэсэн чинь 3. Y-ийн хэд вүлээ гэж 4. Тэгээ энэ уламжлалынхаа x-ийн 3-ыг орлуулж авах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эндээс 3 цэг дээрх уламжлалт маань юу тэнцэн гэсэн чинь нэмэх 3 хоошоо гаргаад хасах 3 тэгээ өмнөх 4 гэсэн коэффициенттэй болоо. Тэгэхээр 3 цэг дээрх налалт нь n юм байна. За тэгээ ямар цэг татсан бэлээ гэж 3 4 гэсэн цэг татсан. Шүргэгч чулуунаа бүгдээрээ бичье. За тэгэхээр эндээс одоо би y-гээсээ уг цэгийнхаа y-ийг хасаад x-ээсээ уг цэгийнхаа x-ийг хаслаа. Налалт нь болохоор хасах 3-ны 4. За одоо нэг бүгд нэмэгдэгчтэй y тэнцүү хасах 4-ний 3x хасах ингээд нэмэх 4-ний 9 хасах 4 хоошоо гарлаа нэмэх 4. Тэгэхээр манай шүүгч чулуу маань y тэнцүү хасах 4-ний 3x дээр нэмэх нь 4-ний 4 тэгэхээр 16 нэмэх нь 25. За энэ нь шүүгч чулуу юм байна. За одоо бүгдээрээ нормал чулууныг үзье. За нормал чулуу нь болохоор юу вэ гэсэн чинь яг адилхан y-гээсээ нөгөө тухайн саяны цэг татсан y-гээсээ бүгдээрээ y-ийг хасаад x-ээсээ нэг 3 цэгийг хасаад нормал шулуун гэдэг чи яадаг гэсэн энтэй перпендикуляр учраас нэгийг хуваах нь хасах 4-ний 3. За яагаад гэвэл энэ шүргэгч чулуун энэ хоёр маань перпендикуляр. Тэгэхээр налдуудынх нь үржүүр нь хасах нэг гарах хэвээр. Энд хасгаа мартсан байна шүү. Хасахтай. Хасах нэгийг хуваах нь f уламжлал xтэй. F-ийн k маань энд байдаг. За тэгэхээр одоо эндээс би нормал шулуун гэсэн чинь y-ээс 4 тэнцүү. За нэг дээшээ гарлаа. Тэр нэмэх 3-ны 4 болно. x-ээс 3. Өөрөөр бас ингэж харж болно шүү дээ. Энэ хоёрын үржир маань хасах нэг гэхээр яг перпендикуляр юм биш. Тэгэхээр одоо y тэнцүү 3-ны 4x-ээс хасах нь 4 нэмэх нь 4 гэхээр нэр хураагдаад манай нормал чулуун нь 3-ны 4x ахнэ. За одоо энийг би нөгөө нэг зурж бүгдээрээ боддоор яг харж үзье. Одоо бүгдээр нөгөөдхөө зурж үзье л да үнэн байна уу те x-ийн квадратээр нэмэх нь y-ийн квадрат тэнцүү 25 гэсэн. За энэ дугуй. Манай нөгөө цэг маань болохоор 3 4 гэсэн координаттай цэг байсан шүү. Тэгэхээр 3 ба 4 координаттай цэг. За нэг авчлаа энэ цэг маань энэ чинь тий. За одоо бүгд нөгөө олсон шүргэгч чулуунаа бичье. Шүргэгч чулуу маань y тэнцүү хасах бүгдээрээ юг хуваах юмсан тий. 3-ыг хуваах нь 4x. 3-ыг хуваах нь 4. Тэгээд энд маань x сул тав маань юу байсан бэ гэсэн чинь 25-ыг хуваах нь 4. 25-ыг хуваах нь 4. За ингээр манай шүргэгч чулуу яг мөн бааз. За одоо нөгөө нормал шулуун авчи яг энэ зэг татсан. Бүгдээр энд олцсон байгаа шүү дээ тий. 4-ыг хуваах нь 3x гэд. За энэ маань энэ. За тэгсэн чи одоо яасан гэж яг энэ зэг татсан перпендикуляр шулуун байх хэвээр. За тэгэхээр энэ маань манай хариу яг бүгдээ зөв болсон байна гэдгийг харлаа. За одоо 91-ийг тэгвэл бүгдээ бас энэ цэг дээр уламжлалыг нь олчих тий. За энэ бол яг хуу 70 функц бүгдээ ер нь олдчихно л да. Гэхдээ би яг 70 функц олж байгаа юм шиг л олчих тий. За эндээс x-ийн уламжлалыг авч y-ээр үржүүлээд нэмэх y-ийн уламжлалыг авч x-ээр үржүүлээд 12-ийнх маань тэг болчихно. X уламжлал 1 дээр дээр нэмэх нь y-ийн уламжлалыг үржих нь x тэнцүүдэг. Тэгээ эндээ 2 ба 6-гаа гэхээр y-ийн оронд 6-г тавиад за энэ уламжлалынхаа x-ийн оронд 2-ыг тавьж байгаа гэсэн үг шүү тий. Тэгээд x нь 2. Тэгэхээр эндээс бүгдээрээ 2 цэг дээрх уламжлалыг олчихно гэсэн үг тий. 6-гаа хоошоо гаргалаа. Тэгээ 2-т болоо хасах 3. Тэгээс энэ дээр бүгд эндээс функц бол олцохоор харагдаж байна тий. Олоод бодсон ч болно. Тэгэхээр шууд ингээ хийсэн ч болно гэсэн үг байхгүй юу? За одоо тэгээ бүгдээ яасан гэсэн чинь нөгөө ер нь энэ бодлого дууссан л аа. Гэтэ би энэ цэг татсан шүүгч ба нормалаа олж үзье те бүгдээрээ.
За шүргчлэн гэхээр 2 ба 6 гэсэн цацсан налалт нь хасах 3 байдаг гэнэ. Нормал шалууныг бичигүүд 2 ба 6 гэсэн цацсан одоо энэ хасах 3-аар үржүүлэхэд хасах 1 л гардаг байх ёстой шүү дээ. Тэгэхээр 3-1 гэж шууд авчиж болно шүү дээ. Өөрөлдвөл энэ хоёрыг үржүүлэхэд хасах 1 байх ёстой перпендикуляр шалуунууд. За тэгээ одоо шүргчлэн бичнэ гэж y-гээс нь 6-аас аслаа, x-ээс нь 2-аас аслаа, манай налалт нь хасах 3. Нормал шалуун маань y-гээс нь 6-аг аслаа, x-ээс 2-ыг аслаа, налалт нь энэ 3-1 гэд. Ингээд нормал ба шүргч гэсэн хоёр шалууныг хоёул ингээд бүгдээрээ ингээд зэрэг бичиж байгаа юм байна шүү дээ, тий. За нэг эмэгтэйд ер нь бол гарчна гэсэн үг. За дараа нь 92 нас нэг хийчээ. Энэ мөрийн энцэг дэх уламжлалыг олох чинь тий. Тэгэхээр эндээс би заавал y-гээ олоод уламжлаад y-гээ олох бүгдийн чи язгууртай юм аавна шүү дээ. Тэгээ язгууртай гэхээр 2-1 уршаа гаргаад энэ гэж хооронд 70 функц хэлбэрээр нь авчвал амар x квадрат уламжлахаар 2x. За зэргийн уламжлалаа. Үрчиг нь y маань цаанаас x-ээс хамаарсан чи y-ээс уламжлаавна. 9-ийн уламжлалахаараа тэг болчихно. За тэгээ хоёрт ингээд бүгдээрээ хуваагаад өгчээ. Тэгээд x-ийн оронд 5, y-ийн 4-ийг тавина. Энэ болохоор уламжлалтанд бас бүгдээр x-ийн 5-ыг тавьчих гэсэн үг шүү дээ, тийм. За тэгэхээр 5 тэнцүү 4-ийг үрчиг нь y-ийн уламжлалын 5 дээр утгана энэ. Тэгэхээр 5 дээр утгавал 5-ыг гохон 4 үгэл ингээд олж болох нэ. За тэгэхээр 70 функцийн уламжлалыг ингэж олж болдог байна шүү.